чинсэн хөдөлж жарган умарсан ирчүүд жарны түүхэнч залгамж алдаагүй үнцэн Төвийн модос хатсан хамтсан мөнхийн цайдаа Амалдан амдэрлийн дөө мөнгөн модос мөнгөний цайдаа Нар бүрээсэн харуунч насаа умарсан ирчүүд найр хайрын орчлонд намайг хамгаалсан нэр зарыг Чиндээсэн шөнөөрч садч амраагүй хором санаа зовсон ижинхэ сүүн yorолтой монгол цайдаа Төвийн модос хатсан хамт үзсэн мөнхийн цайдаа Амуулан амьдралын төлөө мөнгөн мөрдөс монголын цайдаа Хатсан хам утсан мөнхийн цайдаа Амуулан амьдралын төлөө мөнгөн мөрдөс монголын цайдаа Төвийн модос хатсан хам утсан мөнхийн цайдаа Амуулан амьдралын төлөө За манай цагдаагийн сүлж чуулгын Дархан Баатар Сэнжмаа хоёр маань үнэхээр гайхалтай сайхан дуудууллаа. Өнөөдөр ч одоо Монгол цэргийн баярын одоо сайхан мэд эх орныхоо одоо хэлийг хамгааж байгаа энэ олон цэрэг ирсэн одоо та нарыгаа харсан чи ямар гоё юм бэ? Яг дөрөв товцтойгоо ингээ харахаар нэрээ ямар сайхан сүрлэг байдаг юм бэ? За та нарынхаа одоо өмнө мэхий ёслоод Монгол цэргийн Яруу алдар Бадар Тугаа гэдэг нэвтрүүлгээ эхлэе бүгдээрээ. За манай нэвтрүүлэгч ер нь чөлөөтэй entertainment нэвтрүүлэг юм чинь за та хэд маань бас битгий биеэ бариараа өнөөдөр одоо та нар цэргийн албаны хувцастай бас ууж идэж болохгүй гэсэн өнөөдөр баяр юм чинь бас нэг ганц Scan people болох байх тийм ээ. За Монгол цэргийн Яруу алдар Бадар Тугаа. За баяр мэдээ та бүхэн. Монгол улсын гавьяат жүжигчин Ган Чимэг. Баян зүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн орлогч Энх баяр. Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын урлаг сурталчилгааны ахлах офицер Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Шажин Төр. Цагдаагийн сүлд чуулгын дууны хэсгийн ахлагч Дархан Баатар. Цэргийн дуу бүжгийн иргэний чуулгын уран сайхны удирдагч Хошууч Бат Төр. За өнөөдөр бол манай Дархан Баатар маань одоо цагдаагийн сүлж чуулга одоо ийм сайхан шижигнсэн сайхан залуу ирж уран бүтээлээ сайхан үзүүллээ. Тэгээд цагдаагийнхны нэг сайхан үг байдаг шүү дээ. Миний цагдаа намаа хамгаална гэж. Ер нь одоо нийт одоо манай цагдаагийн байгууллагт одоо нийт одоо хичнээн одоо эрчүүд алба хаадаг юм бол. Цагдаагийн байгууллагт одоо яг алба хааж байгаа 13,000 гаруй алба хаагчсан ажил үргээ гүйцэтгээд одоо нэр төртөөр албаа хааж явж байгаа. Нэг баснда бидний одоо цагдаа нар маань байж иж энэ хөлийн цэргүүд бүгд байж иж бид нар чи сайхан амар амгалан сайхан нойрсож байгаа штэ. Бидний одоо амар амгалан амьдралын төлөө нэг сайхан сая дуу сонслоо. Бас гайхалтай сайхан байлаа. За тэгээ манай одоо цэрэг цагдаагийнхан дотроос онцгой байдлын алба гэж нэг маш чухал алба байдаг. Одоо хаана л одоо гал төмөр гарна, одоо янз янзын одоо
гамшиг зовлон, цас цууд гэл ингээл янз янзын тохиолдоход одоо нөгөө манай эрчүүдэл явж идэг штэ. Тэгээ өнөөдрийн манай бас нэг гайхалтай зочны нэг болохоор Баянзүрх дүүргийн одоо онцгой байдлын хилцээний хошууч их байна. Хэдэн жил энэ онцгой байдлын албанд одоо зүтгэж байна. Ер нь онцгой байдлын энэ одоо сайхан залуучуудыг одоо ямар шалгуураар авдаг юм болоо? За сайн байна. За намайг Нэгжргалийн их хоёр гэдэг. За онцгой байдлын байгууллагт ороод одоо 18 дахь жилдээ ажиллаж байгаа. За би ерөөдөө бас удам дэмжсэн. Манай бас онцгой байдлын байгууллагаас тэтгэвртэй гарсан. Ер нь бол яг цэргийн 3 дахь үе явж байгаа. Манай өвөө ч гэсэн бас цэргийн дээд сургуулийг төгсөж ирсэн. Бас л нөгөө цэргийн үгээр уламжлал, үе дамжаал явж байгаа. За онцгой байдлын байгууллагт орж байгаа залуучууд бол би бас юу ажилласан л да бас нэг дотоод хэргийн сургуульд бас элчин сургууль багшилж ирсэн. Энийг бас хэлэх дуртай байдаг. Тэгээ онцгой байдлын байгууллагт орж байгаа залуу маань бол яг бүх онцгой байдал, цагдаа, хил бүгд л адилхан 18 нас хүрсэн, цэргээр паасан. За тэгээд бие бэлдвэрийн эрүүл чирэг, за хамгийн гол нь зөв төлөвшөлттэй, их оронч төлөвшөлттэй ийм хүнийг л онцгой байдлын албанд шалруулж авдаг. Өнгөрсөн хугацаанд бол маш олон сайхан залуучууд бас бидний төлөө амнасаа алдсан. Одоо дөнгөж одоо сайхан жилийн өмнөхд л одоо маш том одоо дэлбэрт болсон. Тэгээ би нэг зүйл дээр их харамсдаг байхгүй юу? Гадаад орнуудын ингээд зүйлүүдийг харахаар тэр актер одоо дэлбэрч байгаа гал хөсөг рүү ингээд робот ажиллаад байдаг. Гэтэл манай монголчууд бол одоо бид нар яг улаан гараараа тэр лүү зүтгээд орж ирж штэ. Одоо Америкч тэр ингээд Германд хаасаагүй явж хахад ер нь манайхан тэр материалыг хангамж тэр байдал маань ер нь хэр байдаг юм бол тэр тал дээр Онцгой байдлын байгууллага ер нь бол эрчимтэй хөгжиж байгаа. Манай байгууллагад бол 2 удаагийн томоохон хэмжээний JICA-гийн төсөл хэрэгжүүлж автомашины мөн дээрээс нь тоног төхөөрөмжүүдэд шинжилж байна. Мөн дээрээс нь биднээс одоо дэлхийдээ хөл нийлүүлээд алхаж байна. Ягаад ингэж ийм нөхөр нэг Розенбауэр гэдэг Австрали, Герман улс хоёрын хамтран зохион одоо дэлхийн бүх томоохон улсуудын хэрэглэгдэж байгаа одоо автомашин техник тоног төхөөрөмж Монголд ороод ирсэн байна. За таны одоо яаж нөгөө дэлхийн том улсууд Европт ашиглаад байна гэдэг. За энэ Европчин бол яг нэг 2016 оноос хойш ер нь бол том үзэсгэлэн одоо нэгсэндээ томоохон одоо галын тим одоо яармгууд болдог. За энэ дээр ерөөдөө яг энэ туршилтанд явж исэн. Тэгтээ яг манайх ч гэсэн ялгаа авахгүй дэлхийн жишгийн одоо тоног төхөөрөмж технологиг ашиглаж байгаа. Тэгтээ энэ унтраах арга зүй гэдэг маань өөрөө унтрааж байгаа, аварж байгаа энэ үйл ажиллагаа маань дэлхийтэйгээ биднээс ялгаа авахгүй л хөл нийлүүлэл алхаж байгаа. Энэ дээр бол ерөөсөө биднээс дутаад байх юм бол байхгүй. Адилхан л бас одоо сүүлийн үед бол манайхан бас роботууд их орж ирж байна. Гал унтраах, өндөр барилгын гал унтраах, за өнөөдөө бас тэсэд дэлбэрэх, дулааны эрчим хүч одоо нэгсэндээ өндөр дулааны одоо үетэй одоо галт төмрийг унтраахад бас ашигладаг роботуудыг бас Монголд ашиглаж байгаа. Ер нь онцгой байдал дээр ер нь өнгөрсөн хугацаанд одоо хичнээн хүний амь насыг аврав. Одоо хичнээн одоо статистик үзүүлэлтүүд ер нь юу байдаг юм бол? За яг энэ юугаар бол ойролцоогоор 10 гаруй мянган хүний амь насыг аварсан байдаг. Тэгээ ерөөдөө яг нөгөө аварж байгаа маань болохоор яг галт төмрийн аюул, замнаас уснаас ирэн хаах аврах үйл ажиллагаа явуулж аврах гэдэг. Энэ тоо мэдээ маань ерөөдөө яг 10 гаруй мянган хүний амь насыг аварсан байдаг. Онцгой байдлын байгууллага маань одоо сая өнгөрсөн жил 20 жилийнхаа гэлээ нэгдсэн тогтолцоон шилжээд энэ хугацаанд яг аварсан юм. Энээс өмнө бол биднээс бас онцгой байдлын юу гэх юм бол нэлээд чамгүй олон тоо гаргах. Таны хувьд бол ер нь анхны байгууллагт ороод ер нь бас одоо хэцүү одоо тохиолж исэн зүйлүүд юу вэ? Бас хүний амнаас аварж исэн тийм бас гайхалтай зүйлүүд байна уу? Байлгүй байна. Энэ анх онцгой байдал чи бас юу хийсэн юм аа? Аавынхаа юуг уламжлаад орж исэн. Тэгээ анх 18 настай дөнгөж орцсон явж хагаад их л сайхан анх цалиу өгөөл их гоё ингээл жигсаал энэ цэргийн дүрмийн дагуу жигсаал тэгэл хувц сэргэл өмсөөл за юм сураал мэдээл ингээл явж хахад их л сайхан байсан. Тэгээ нэг өдөр анх одоо өдөөч штэ бараг. Тухайн 2008 оны 3 сард гівгэнтэл түүмэр гарлаа гээл тухайн үед түүмэрт явжсэн. Тэгээ анх түүмэрт яваад байхад их шантарч исэн. Тэгэл анх гэрээсээ олон хоног гэрээсээ явж үзсэн. Тэгэл яг нэг Улаанбаатарт байгаа миний аав шиг нөгөө манай аав тухайн үед яг тухайн түүмэр дээр араас нэмэлтээр ирж ирсэн. Тэгээ нөгөө аавтайгаа хайлт зөрүүс уулзаал өнгөрсөн. Тэгээ хоёлоо яг оройн цуг хонсон. Уулзаж, отголж. Тэгээ хоноод хоёлоо ясаж бороонд шүн ороод аав маань хөрх юм тисэрээ, гүрийгээрээ гэл. Тэгэл аавыгаа дагаал байж байгаа. Тэгээ маргааш нь бид сэлэнг рүү гарч ирсэн. Тэгээ сэлэнг рүү гараад яхад аавтайгаа нэг дахиад нэг очиж уулзах гэсэн чинь нүгөө явцсан. Тэгээ өөр тишээ нэг өсөндөө шилжиж явцсан гэсэн. Тэгэл бас нэг хөвгтөө юм. Тэгэл энэ үеэс эхлээл онцгой байдлын байгууллагт яг
чин сэтгэлээсээ бас тухайн үеийнхээ аавынхаа аяг уламжилж орж ирсэн боловч яг цаашдаа явцын донд ерөөдөө энэ албаараа их багархдаг, хайрладаг, дурладаг энэ албандаа бүр чин сэтгэлээсээ ингээл одоо тэгэл цаашд бас өөр хүмүүс манаас ажилласаа гэл мөрөөдсөл явдаг. Хүний амнаас аварж явах үед юу бодогддөг вэ? Энэ нь бол тэгээд нэг онцгой байдлын байгууллагын албаагч өөрөө тангар өргөсөн. Биний хувьд одоо жишээл би өндрөөс их айдаг байсан. Тэгээ яг ингээд тухайн үед бас нэг Шангрилагын гал дээр ингээд яхад бас дээвэр дээр гал 2014 болоо 15 онд гарч ирсэн маа. Тэгээ ингээд яхад яг нэг тухайн ажлыг явуулчихаар ерөөсөө тухайн мэдрэмж хүний төлөө гэж байдаг. Манай байгууллагын чинь онцлог бол хүний төлөө ерөөсөө хүний сайн сайхны төлөө хүнийг аварчих юмсан нэг хүн ч гэсэн тусалчих юмсан гэдэг байгууллагын маань өөрөө байдаг. Тийм учраас яг тэр үед бол ерөөсөө маш сайхан мэдрэмжтэй л сүүлд нь болоод дуусныхын дараа тэгэл ард нь гараад бөөнөрөө явж байхад их сайхан байдаг. Энэ хугацаанд 13,000 хүний амнаас аварна гэдэг чинь энэний цаадах гэрүүлгээд ингээд бодох юм бол ингээд очлон олон сайхан айлуудыг элэг бүтэн байлгаж байгаа. Одоо энэ сайхан залуучуудын хөдлөө нэг сайхан алгаа ташаа идэв тийм ээ. Одоо үнэхээр одоо та нараас бахархаас өөр одоо арга байхгүй шүү дээ. Тэгээ өнөөдрийнхээ бас одоо манай энэ олон сайхан зочид дотроос одоо ган чимэг гавьяат маань ирсэн байж байгаа. Одоо хөлийн цэргийн дуужгийн чуулгын одоо сайхан уран бүтээлч. Цэргийн алба гэхээр бид нар чинь эрэгтэй хүн гэж бодоод байдаг. Гэтэл одоо олон сайхан бүсгүйчүүд бас ингээд мөр зэрэгцээд явж байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бас ямар сайхан юм бэ? Таны хувцсыг харсан чинь. Хоёр удаа баярлалаа би. Тий. Маш гоё. Баярлалаа. Хувцастай. Тэгээд таны хувьд ерөнхийдөө хизээ ер нь эмэгтэй хүн цэргийн албанд ингэж орсон бэ? Ер нь ямар санагддаг юм бол ийм олон сайхан эрчүүдтэй ингээд мөр зэрэгцээд явах ер нь ямар мэдрэмж байдаг вэ? Ер нь бол сайхан л да би хөлийн цэргээр бахархдаг. Хөлийн цэрэгт үе 20 гаруй жил ажилласан тий. Ер нь бол анх бол шантарч байсан үед би яг шантарч байсан тэр болгон мэн надад эрдэн болж хоцорсон. Тэгээ ирчүүдтэйгээ ингээ мөр зэрэгцээ. Тэгээд одоо сайхан цэрэг дайчдынхаа сэтгэл зүрхийг баясгаад тий. Тэр одоо цэрэг дайчдынхаа алдар гавьяаг уран бүтээлээ илэрхийлээд ингээд явж байхад бол би үнэхээр аз жаргалтай сайхан байдаг. Таныг би ингээд дуу уран бүтээлийг бол бас зөндөө сонсч ирсэн. Нэг актер би үгээс сонсч ирсэн байхгүй юу? Суворов Жанжны үг яасан бэ гэхээр энэ олон үхэр бууны өвдөөс цэргүүдийг яаж зоригжуулж явдаг вэ гэхээр дуу хөгжим бол үхэр бууны сумнаас хүчтэй гэж. Тийм шүү. Дуу хөгжмийг энэ сайхан парадаас сонсоод цэргүүд яаж одоо тэр дайн тулаанд ингээд үхэл байгаа гэж мэдчихсэн ч гэсэн сүр жавхлантай ордог штэ. Одоо юу гэдгийг одоо 1920 эдэн оноос хойш одоо сүүлийн 100 гаруй жилийн түүхийг ярихад л монголчууд бас сүүлийн 100 жилийн түүхэнд бол асар их олон дайн тулаан үзлээ. Тэгээд энэ Монгол улс гэдэг чинь энэ хоёр том улсын гол байж бид нар чи одоо өөрийн гэсэн айрамтай, тусгай хүчинтэй ингээ улстай байна гэдэг бол бидний хувьд бол маш том одоо хувь заяа гэж би бодогддгийг. Тэгээ ганц юм гавьяатыгаа би одоо яриулахаас илүүгээр сайхан тайзан дээрээ ураад одоо өнөөдрийн сайхан Монгол цэргийн, эр цэргийн сайхан баярын өдөр бидэнд сайхан ая дугаа өргөөч гэж таны тайзан дээр урьж байна. Орох наран доглоо бүрий цайсууны хэдэж өргөөд хилэмин таван байгаасаа гэж сүсэлэн залбирсан Монгол бүсгүй. Бүдэгч нь гар бас. Тэ. чамдад усусны уртад удамалсын хязгаарнутагт урагнаран дөгдөөбүрийг цайсууны хэдэж горгоод улсын амалан байгаасагээд ухаанда залбирсан хилчин бүсгүй.
залбирсан Монгол бүсгүй сайхан ханы хаан хайран хөрх нүрийнхээ гинэдэн сэтгэл уярч дандаа жаргадаач алсан багай жидэ очи чамжиг бизүдэрэг амагадан орших идихэ айдагон болсон Монгол бүсгүй Монгол улсын төлөө зүтгэе. Мянган жилийн уртуухийн нуучаа нянцсан уха халуун сэтгэлээ уртусаар усиха сүрдэн болсон ярийн түшиг түмэн олон ардынха Монгол бүсгүй хөрх наран бүгдөөри цасигээ дэж горгоо хидэн тайван байгасагээ систем залбирсан Монгол бүсгүй хөрх наран бүгдөөри цасигээ дэж горгоо хидэн тайван Монгол бүсгүй За ямар сайхан гоё гайхалтай уран бүтээл сонсвоо. Тэгээ өнөөдөр бас манай нэвтрүүлгийн спонсороор одоо их сайхан одоо манай брэнд байгаа. Глюкоз гэдэг Монгол орон даяар одоо бодлоалагдж байгаа одоо 3 төрлийн одоо энэ сайхан ус байж байгаа. Энэ болохоор одоо Улаанбол одоо ерөнхийдөө аригтарс энэ пив ууж хахад энийг бас одоо хэдүүлээ сайхан хэрэглэнэ. Бас элэг хамгаалах үйлчлэгээтэй. Заавал мөн одоо энэ одоо яг энэ ногоо нь болохоор одоо фитнес ус. Энэ бол одоо юу хийж байгаа, дасгал хөдөлгөөн хийж байгаа үед бол нөгөө энэ чинь нөгөө сахарын агуулмж байхгүй. Одоо sugar free гэдэг шүү дээ. За тэгээ ийм гоё гоё одоо бүтээгдэхүүнүүд одоо манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа. Мөн одоо бас та бүхэндээ бас нэг сайхан та бас ам цангасан баха. Би танд одоо өстө гоё ундаа өгнө. Калпис гэдэг одоо энэ манай Японы өстө тасархай гоё ундаа байж байгаа. За тэгээ хэдүүл одоо сайхан яриагаа үргэлжлүүлнэ. Одоо хөлийн застав гэдэг чинь үнэхээр одоо гайхамшигтай байдаг. Би бол одоос олон ч газар ингээд аялж явж байгаад хөлийн застав дээр ингээд очиж байхад би бас зур танаас асууя гэж бодоод байна л да. Монгол одоо цэрэг эр хүн одоо 18-тай 20-тай жоохон залуучууд ерөнхийдөө төлөвшөөгүй байж байгаад хил дээр очиод тэгээд би бол хил дээр очиж байгаа тэр залуучуудтай уулзахад хизээ язааны гоё эр хүн шиг болчихсон. Тэгээд дээрэс нь нүдний харц тэр байж байгаа байдал биений хилэмж их сайхан болцсон байдаг. Энэ юурныг ямар учиртай байдаг юм болоо? Энэ талаас та бидэнд ярьж өгөөч. Сайн байцгаана уу. За хил хязгаар гэдэг бол өөрөө улс эх орны үндэс үүдэн босго. Тэгээд тэр утгаараа бол хилийн байгууллага, хил хамгаалах байгууллага, хилийн став, хилийн цэргийн анги, хилийн харуул гэдэг бол өөр их том үүрэгтэй, өөр өөрсдөнгөсөн одоо том үүрэг онцлогтой тийм байгууллагатай газар. За тэгээд хилийн застав та бол асууж байгаа хилийн застав дээрх зэргүүд өөрөө бие даацсан юм байдаг гэж байна. Нэг ийм гоё үг гэдэг юм. Монгол улсын гавьччин гасан тогтохгүй хэлсэн. Хамгийн адсан шовсон аавын охид хөвгүүд хил далав хадгаа гэсэн үг гэдэг. Тэр үг яг оновчтой зөв үг гэж би боддог. Ер нь бол тэгээд эх орныхоо одоо бас дархан хилцгаарыг манж байгаа тэр ирчүүд эх орныхоо төлөө эрс цэргийн тангараг өргөд очиж байгаа тэр залуучууд бол
сэтгэл зүйн бэлтгэл өндөр байх хэрэгтэй. Бусдаас давуу байх хэрэгтэй. Тэр давуу байж аж тэр хязгаар нутгийг, эх орныхоо бүрэн бүртэн байдлыг, үндэсний аюулгүй байдлыг одоо занал хийж байгаа зүйлсээс одоо улс эх орноо ард иргэдээ хамгаална шүү дээ тий. Тэр утгаар нь одоо цэргийн албанд татгагдаж очингууд нь одоо сургалтын төв гэж үүдэг шин цэрэг дайчдын. Тэгээд сургалтын төв дээр бол эх оронч үзлийг суулгах. За тэгээд тэр сургалтын төв дээр байгаа багш нар нь одоо тэнд хүн байх, даавлангуяа эх оронч байх, хилчин байх, хэлийн албаны онцлогийг маш сайн зааж сургаж одоо дадлагжуулснараа одоо тэнд таны хэлээд байгаагаар одоо нүдэндээ галтай нүүрэндээ цогтой тэгээ хямрал сайхан ирчүүд болж эр хүн болж өстой яг тэнд сайхан төлөвшөж тэндээ сайхан анд найзуудтай болж тэр хэлийн став дээр та одоо олон хэлийн став дээр очижсэн гэсэн. Тэгэхээр чин яг тэн дээр бол яг нэг гэрийн нэг өрхийн хүүхдүүд шиг байгаа зү тийм. Хэлийн заставын одоо тэр адуу мал мордох чи ямар гоё хямртай. Одоо ингээд морд нь ингээд яг цэрэгтэй гамд ингээд хөвчдөг. Янз янзын одоо ингээд өнгөлцөж байгаа хүмүүс ирэхэд ингээд ерөөсөө яг л одоо морин хүн шиг болчихсон. Тэгээд би бас нэг цэрэгтэй уулзаад бас бахархаж ирсэн л та. Өглөө хэлийн одоо тэр заставын одоо хэлийн одоо шугам байгаа штэ. Манаа гүйцэтгээд. Тэгээ өглөөний нар мандахыг харна гэдэг бол ямар гоё жаргалтай юм бэ гэд. Бүр ингээд сэтгэл зүрхэнд нь ингээд гал бадраад баг уйлаад ярьж ирсэн. Яг өдөр ч өстө яг эр хүн болж төрснийх тэгээд хилчин болсных. Тэгээ энэ тусгаар сайхан эх орны иргэн байгаагийн одоо гол бахархал агуулгын тэндээ явж байгаа. Ер нь бол ингээд хилээр явж байхад хилийн сүлд баган дээр очиод хилийн тэмдэгтээр очиод те ёслоо зогсох бол өөрийн ирэхгүй нүднээс нулимс сурсан өөрийн ирэхгүй тэнд омгших сэтгэл төрн. Би 2006 онд анх хэлийн цэргийн дугуйчгийн чуулгад дуучнаар орж исэн. Тэгэл одоо ингээл багштайгаа ганчмаг багштайгаа одоо ингээл бас хамтдаа баруун хилээр хамтны баригад явж илаа. Баруун хил дээр очиод байтаг богд гэж одоо тулгаралт болсон. Тэ түүхэн газар одоо очиод тэр байтаг богд дээр байгаа тэр хилчин дайчдын одоо тэр хөшөөнд дурсгалын хөшөөнд дээр очиод ингээд зогсож байгаа тэнд бол өстой жинхэнэ одоо эх орноо хамгаалах, хайрлах, эх орн гэдэг чи ямар үнцэнтэй байдгийм бэ? Эх орныг аварч хамгаалахын төлөө одоо бас ингэж тэмцэж одоо харийн төрөмгөлөгчтэй одоо бас ингэж дайтж байсан үг дээдсүүд тэр дундаа энэ хилчид тийм ээ тэр цөөн хүчээр олон одоо зэвсгэлсэн дайчдаас эх орноо хамгаалж байсан тэр хилчин баатрууд гэдэг тэдний одоо үг түүхийг ингээд сонсох тэр өөрийн ирэхгүй бахархаа сэтгэл төрөн л дөө. Тэгээд өнгөлж одоо 17-8-тай 20 хүрээгүй залуучууд одоо Монгол улсын баатар цал хүртсэн. Тэр даваад орж Геван гэдэг олон сайхан тэгшээ гэдэг энэ баатруудын одоо бид нар одоо амь насан дээр бидний одоо энэ тусгаар тогтнол үлдэж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо тэр 20 дугаар зууны тэр олон дайн тулаанууд гээд эргээд бодоход бол үнэхээр одоо хэлийн цэрэг гэдэг бол бидний одоо л одоо амар тавиан амьдралыг сайхан бүтэн ойртой хануулж байгаа. Одоо зүүн хязгаарт гэхэл одоо халах гол гихт чинь лаг одоо тэр зэвсгэлт халдлагууд одоо ирээл тэрний анхны одоо хамгаалж исэн хүч бол бас л манай хэлчд байсан. Тэгээ бас зүүн хязгаарт бол одоо тэр халах голын байлдаанд бас олон хэлчин ирсүүд бас амь насаа өрсөн. За ялтгай байхгүй одоо ингээл бас олон одоо Монгол дайчид ирсүүд одоо бас амь насаараа л одоо энэ эх орныг аварж хамгаалж бүтэн байх те. Одоо өнөөдөр биднийг одоо бас ингээд тусгаар их улсын иргэн гэдэг ингээд омгшоо сууж байгаа энэ нөхцөлийг одоо бас олгосон. Тэгэхээр тэр өвөг дээдстэй барахгүй байхын, талархахгүй байхын аргагүй. Туг сул тусгаар тогтнол тулгын 3 чулууга өвөг дээдс маань бидэнд бүрэн үлдээсэн. Хооч үедээ бид бүтэн өвлүүлэх учиртай гэж бас нэг сайхан үг байдаг. Энэ үгийг одоо бас би дотроо байнгын бодож явдаг. Тэ хилчин хүнийхээ хувьд тэ. Одоо модон шаньюгийн нэг алдартай үг гэдэг шүү дээ. Газар бол улсын үндэсээ гэж. Хэлийн цэрэг гэдэг чи одоо бидний газар нутгийг нүд чавчилгүй хамгаалж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдрийн бас одоо энэ сайхан хэлийн цэргийн дуугүйгийн чуулгын бас гайхалтай сайхан уран бүтээлчид ирсэн байж байгаа. Энэ уран бүтээлчтэй хэдүүлээ сайхан хүлээж авъя.
Хилийн цэргийн дуудгийн чуулгын эртний цөөрэ хамтлаг гайхалтай сайхан номер бидний сонрыг нөхөр сайхан мелаж байна. За та нартай баярын мэнд хүргье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахина түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. За манай шажин төрийн хувьд бол их гой нэртэй маа та шажин төр гэдэг чинь ингээд нөгөө цагдаа одоо ингээд бүх юмнийг ингээд хослуулаад барина л гэдэг шиг тий. Шажин төрийг хослуулна гэдэг шиг. Тэгээ саяны манай чуулгыг бол үнэхээр сайхан удирдах явж байна. Тэгээ энэ чуулгын хөгжим гэдэг чинь бас нэг тухайн байгууллагын нэр нүүр царай болдог штэ. Энэ сайхан хамт олныг одоо хизээнээсээ бүрдүүлчихвэ. Бас тэр дуурч байгаа дууралтууд их гоё манай Монголын хуучны гоё этник маягийн гоё хөгжим дуурч штэ. Энэ манай энэ этник чиглэлээр уран бүтээлээ төрүүлж байгаа Хилийн цэргийн дуугийн чуулгын дэрэгдэх үндэсний хөгжмийн эртний цураа гэдэг хамтлаг. Тэгээ 12 хүний бүрэлдэхүүнтэй. За ерөнхийдөө бол хөг дөрслийн хувьд бол нэлээд сайхан бүрддсэн, сайхан дөрсдөг ийм сайхан хамтлаг байгаа. За манай чуулга бол бас өөрөө их онцлогтой чуулга шүү дээ. Анх бол 40-од онд одоо гадаад цагийн байдал одоо бас хүндэрсэнтэй холбогдуулаад хязгаарын ба дотоодын цэргийн ансамблыг байгуулах шийдвэр гарсан байдаг. За ингээд 40 онд чуулга маань суурин тавигдаад улмаар 42 онд одоо дотоод эдийн яамны 3 сарын 3-ны 127 дугаар тушаалаар одоо өртгөн зохион байгуулж 30 хүний бүрэлдэхүүнтэй болгосон. Анх бол бүгд дөрөвний голд цэргийн албанд татагдсан цэргийн албаагчдаас авьяаслаг 18 цэргийн албаагч 2 офицероор удирдуулаад 20 хүнтэй эхэлжсэн чуулга бол өдгөө одоо ингээд 85 жилийн бас буурал түүхийн хуудсыг бичээд энэ жил бол чуулгын маань 85 жилийн тохиож байгаа. Ингээд одоо нэг 100 нилээд тол гарсан. Бараг 200-аад төгсөн хүний бүрэлдэхүүнтэй ингээд алба үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай одоо агуу их мөрдөрж байна. Нэрмжтэй. Ер нь бол манай чуулгын үндсэн яг албан ёсны нэршил нь бол
төрийн хошоо шагналт ардын жүжигчин зууны мандаа хөгжмийн зохиолч Лувсан Жамбын мөр дөржийн нэрэмжит цэргийн гавьяаны одонд хилийн цэргийн дууужгийн чуулга гэж явж байгаа. Ийм сайхан алдартай олон сайхан алдартай гавьяатнуудын игнээсээ төрүүлсэн ийм мэрэгжлийн урлагийн цэргийн байгууллага байгаа. Дотроо олон сайхан албадуудтай дуучтаас үрсэн найрал дууны алба, хөгжмийн алба, бүжгийн алба, эстрад хөгжмийн хилчин хамтлаг. За тэгээд араас нь одоо манай үндэсний хөгжмийн эртний цуурын хамтлаг, заавал үлээвэр хөгжмийн инхийн дуудлага гэдэг хамтлаг байгаа. Эртний цуурын хамтлаг маань одоо сая цэнгэр дэлгэцээ үзэн суугаа 24 дугаар сууг телевизийн урт цагааны годомж нэвтрүүлэг үзэн суугаа үзэгч олондоо өөрсдийн бас сайхан нэрийн уцсуулсан хилчид гэсэн сайхан бүтээлээ өргөн барьлаа. Энэ хилчид гэсэн бүтээлийг манай эртний цуурын хамтлагийн ахлагч Монгол Улсын соёлын дэргэний ажилтан хөгжмийн зохиолч дэслэгч Эрдэнэ Булга маань бас өөрөө үг аян бичээд зохиосон. Ер нь бол одоо хамтлагийнхаа уран бүтээлийг манай уран бүтээлчид өөрсдөө зохиож бичдэг байгаа. Тэгээд байгууллагуудад бол одоо хамтлаг байна удаагүй байна. Нэг жил гаруйгийн хугацаа болж байна. Тэгээд байгуулагдсанаас хойш өнгөрөх оны 6 дугаар сард өөрсдийн бас эртний цуурай нэртэй анхныхаа бие даасан тоглолтыг хамтлаг маань бас үзэж олондоо өргөн барьсан байгаа. За одоо тэгээ урын сан бол маш олон болсон байгаа. За тэгээд этник чиглэлээр уран бүтээлүүд орчин цагийн одоо дэлхийн одоо тэр уламж урлагтуудаа дэлхийн одоо хөгжмийн урлагтаа одоо хослуулж нийцүүлж одоо ингэж уран бүтээл хийж байгаа ийм хамтлаг байна. Үнэхээр гоё хамтлагийг сайхан дэглэж байгаа. Тэгээд та бүхэндээ баяр хүргье. За манай дараагийн маань зочин болохоор цэргийн дуугуужгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач хошууч Баттүр маань ирсэн байж байгаа. За Баттүрийнхаа хувцсыг харсан чинь ямар сайхан хувцастай юм бэ. Тэгээд манай цэргийн дуугуужгийн эрдмийн чуулгын хувьд одоо бас одоо ямар одоо гоё уран бүтээлүүд тойрвж байна. Ер нь яг цэргийн чуулга бол бас одоо 90 гаруй жилийн түүхтэй. Одоо хүмүүс бол сайн мэднэ тийм ээ. Тийм. Алдарт одоо манайхаа чуулгаж ярин түүхийг бол нөгөө ардын журамт цэрэг одоо дуулж үүссэн гэсэн чуулгын үүсэл одоо нэгцэн л гэж үздэг. Яг хоо албан ёсны он тооллоор бол 32 оноос хойш ингээд 90 гаруй жилийн түүх үзэж байгаа. Ер нь бол олон бол одоо алдартай уран бүтээлчид олон одоо уран бүтээлүүдийг төрүүлэн гаргасан ийм чуулгуудыг бол бэлтгэнэ хүмүүс мэддэг. Яг хөө зөвхөн энэ дээр сонин гэдэг нь одоо манайх их тийм хөгжмийн састав одоо сайн нэг хөгжим ярьсан дээр нь бас сонирхолтой хэлбэл хөгжмийн саставд маш олон солигдсон. Домбра оркестр одоо үндэсний холимог оркестр хэдийн зэрэг дээр ч үндэсний холимог оркестр нэг хэсэг явдаг байсан тийм ээ. Тэгэд ингээд нэг тэр урлагч нь одоо орчин цагийн юу шинжлэхтгээрээ тэрийгэ дагаад урлагийн нөгөө бүтээл шинжлэгдэж байгаа бол тэр юу нөөрөө шинжлэхээ явдаг юм байна л да. Тэгээд бүтцэн шинжлэхтэй явдаг. Энэ дээр хамгийн том явдаг бол хөгжмгүйгээр төсөөл байхгүй. Тэгэхээр энэ хөгжмийн нөгөө нэг шинжлэлээрээ тухайн чуулгын бас одоо шинжлэл ямар юунд явж байна гэдгийг харагдсан юм шиг байна. Одоо манайх бол хэдийн зэрэгээс ялгарх юм нь бол эстрад симфони найрал хөгжмийн групптэй одоо pop хэлбэрээр тоглолтой. Манай хэдийн зэрэг дээр бол маш гоё одоо юуны холимог найралтай олчихсан дан нөгөө морин хуур үндэсний юутай ингээд хослуулдаг ингээд. Тэгэхээр тий үлээвэр хөгжмөнтэй хослуулаад ингээд яв. Тэгэхээр энэ чуулгамудаа бас их онцлог. Хүмүүс харахад бол адилхан хэдийн цэргүү цэргийн чуулгуу гэдэг ингээд адилхан цэргийн тодтолтой явдаг. Гэхдээ энэ дотроо бас бидний хийж байгаа уран бүтээл чиглэл юмнууд түрүүн одоо манай Шажинбат ярьж байна. Тэгээ хилийн одоо юунуудаар ганц чимэг гавьяатын уран бүтээлүүд бол эмхтэй дуучид руу маш их гоё чиглэсэн одоо энэ юунуудыг авч явдаг. Одоо манай цэргийн чуулганаар бол төмөргөөс ахуулаад эмхтэй дуучдын цар хүрээг илтгэсэн сайхан бүтээлүүдийг бол төрж ирсэн. Ингээд манай цагдаагийн сүлд чуулгач дээр тийм ээ онцгой байдал дээрч бас одоо нөгөө хамтлаг байдаг гэдэг. Ингээд энэ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтлаг энэ нөгөө чуулгууд өөрсдөө аягүй тийм сайхан нэгдмэл юм үйл ажиллагаанд бас орж өгч явдаг. Тэгэхээр энэ нь бол одоо том цэргийн чуулга, энэ нь тийм чуулга гэхгүйгээр ийм нэгдмэл байгаа учраас би энийг бол нийтд нь манай цэргийн соёл урлагийнхан энэ одоо юуг авч явж байна гэдэг ийм юуг л одоо хэлмээр санагдیں۔ Тэгээд дандаа ерөнхийдөө бол манай соёл урлагийн төлөөллүүд бас ирсэн байгаа учраас та бүдээс баярын төргийа. Та нар маань энэ олон сайхан армийнхаа энэ цэргийнхнийхээ нүүр царай болж байгаа шүү дээ. Тэгээ та нарын маань одоо тэр үлээвэр найрал хөгжмийг бид нар ингээд наадмаар сонсдог, янз янзын гоё арга хэмжээндээр сонсоход үнэхээр одоо биширмээр, хүндэлмээр тийм сайхан байдаг. Тэгээ ер нь одоо манай энэ цэргийн чуулгийнхны хувьд одоо би зүгээр бас тэгж бодлоо л доо. Ингээд хил орчмын газраараа ч юм ингээд Монгол орноо тойроод бас явбал ер нь хөдөө орон нутагт ер нь тоглолт хийж байгаа юм.
Ер нь бол явдгийн шүү. Яг нөгөө нэг чиглэсэн чуулгууд байдаг учраас бид бол нэг хилийн состав дээр тэр болгон очиж явах. Одоо манай хилийн цэрэг маань бол хилийн составаа тойроод явчихдаг тийм ээ. Цагдаагийн чуулга бол бас яг цагдаагийн одоо юутай байгаа тэ алс одоо албааж байгаа юунууд руу гэдэг цэргийн чуулганууд бол зэвсэг түвшний англи нэгтгэлүүдээр бол нэлээдгүй одоо тоглолт уран бүтээлээ яадаг. Хөдөө орон нутагт одоо зохион байгуулж байгаа тоглолт бол чинь ингээд ард иргэдээ дайраад одоо манай хэлж ялгаагүй тийм ээ. Ард иргэдээ тоглоод дээр нь нөгөө нэг тэр нутаг оронд байгаа одоо зэвсэг түвшнийхаа бие бүрэлдэхүүн одоо ингээд тоглоод явдаг. Гэхдээ манай танаа гэхгүйгээр бид ч гэсэн одоо энд юунд явж байгаа бол тийм ээ алс одоо хилийн ставаар явж байгаа бол манай чуулгач гэсэн ороод гардаг. Манай хилээ бахан зэвсэг түвшний ангиуд дээр очоод тоглолдог гэдэг ингээд ийм юмуд бол байлгаа яах вэ? Өөр өөрсдийн гэсэн онцлогууд чиглэлүүд байгаа. Бүтээний хувьд бол маш онцлог шүү дээ. Одоо зэвсэг түвчин бол өнөөдөр бид нар ингээд нөгөө зэвсэг түвчин Батлан хамаатан маань бодлого ямар чиглэл рүүгээ явж гин энэ чиглэл рүү хандсан уран бүтээлүүдийг ингэж нөгөө нэг дэвсэж гаргаж ирдэг. Тэр уран бүтээлүүдийг бид нар ямар зэрэгтэл ямар үзэгчдэд тоглуулах гэж, төлөвлөх гэж гэдгээс шалтгаалаад урсгал жанраа тодорхойлоод ингээд явдаг. Тийм ээ. Тэгэхээр энэ юугаар бол одоо манай хилийн цэргийнхэн бол хилчид рүү зориулсан тэр одоо хилчдийн түрүүн ярьж байгаа бидний тэр л 16 7 настай тэр дөнгөж цэргийн албанд очиод яаж байгааг яаж төлөвшүүлж байгааг дуу хуураараа тэднийгээ өргөдөг гэдэг ингээд айрам өнөөдөр дөнгөж 17 8 настай өнөөдөр бид нөгөө эрд цэрэг эх оронч үзэл гэдэг юм маань юу вэ гэдгийг тэднэрт одоо энэ урлагаар тодорхойлж таниулах зорилготой л ер нь манай чуулгууд маань ялангуяа гадаадын ингээ ерөнхийлөгч тусгай янз янзын гойж очиж ирэхэд манай энэ одоо цэргийн чуулгын тэр үлээвэр Монголын төрийн дуулыг ингээд талбай дээр нис хонгоцны буудал дээр одоо ингээд ихшгэлүүлэхэд ямар сайхан байдаг үлээ тийм ээ. Улсын үс цэрэгтэй нөгөө цэргийн сүрэн жагсаалтаа байжгаа гэх ингээд одоо энэ жил ердөөсөө яг тэр уран бүтээлийн ч үг байдаг те яруу найргаар илэрхийлж байгаа юу ч ингээд өөрөө бүгдийн сайхан тодорхойлоод өгсөн юм байдаг юм байна да гэж харсан байна. Тэгээ манай төрийн дуулж гэсэн их сайхан штэ гоё сүрлэг, аялгау тэгсэн мөртлөө ихэмсэг маш сайхан гоё. Төрийн хүний нөгөө нэг дотор одоо юу байдаг гэдэг тэр бүгдийг гоё гаргаж тавьж өгсөн те. Манай төрийн дуул бол ер нь олон улсад бол энэ дээгүүр орохоор одоо ийм манай төрийн дуулал чинь бас нэг юуны дэлхийн улс орнуудын төрийн дуулалын дотроос хамгийн аялгау сайтай гэдгээрээ бас шалгардсан юм билээ шимсэг тий. Үндэсний өөрийнх нь урлагийн нэтрийг германы байдаг юм шиг байна тий. Уртын дуу гэдэг юм уу нөгөө тал уудам тэр бүхэл одоо юунууд чинь энэ аялгау юмнууд шингэдэг тэрийг нөгөө хөгжмийн зохиолчид тархинд боловсруулж тэр нэг өөрийнх нь үндэсний онцлог нэг тэр шинж тэр дотор нь яаж огших юм бэ? Тэр төрийн дуулыг сонсоод хүн болгонд ингээд нэг өөр болоод ирдэг шүү дээ. Тэгээ үг дотор нь одоо даяар Монголын ариун голнд гэдэг чинь бас монголчууд одоо ингэ бас өчнөө тасарлаа шүү дээ. Дэлхийд даяар чинь 13 сая монгол шууд ингээд тархан суусан. Гэтэл одоо бид нар 3.5 сая гэдэг чинь цаана дахиад 6-7 сая монголчуудын бид нар зүрхэнд нь оршиж байгаа. Үг одоо утга хөгжим бүгд одоо гайхамшигтай. За тэгээд өнөөдөр манай бас энэ уртцагааны гудамж нэвтрүүлэг эхэлж байгаа чинь хэдүүлээ өнөөдөр жоохон чөлөөтэй ярих гэж бодож байна. Ер нь эрд цэргийн баяраа ер нь яаж тэмдэглэдэг вэ? Манай Дарханбаатар маань одоо бас одоо энэ сайхан цагдаагийн одоо мундаг офицер хүн цэргийн баяраа яаж тэмдэглэдэг вэ ер нь? За цэргийн баярыг бол ер нь гэр бүлийнхэнтэйгээ их дараахан тэмдэглэнэ. Тэгээд тэмдэглэхээс илүү хөвчлэн бид нар ч одоо тэгэл өндөржүүлсэн тоглолттой дандаа арга хэмжээтэй тий одоо түрүүн багш Батөр багшийн хэлснээр чуулгууд одоо өөрсдийнх нь нөгөө төрийн цэргийн байгууллагууд ингээ яг нэгдмэл соёл урлагийнхаа тэр чиглэлийг одоо яг ингээ тус тусдаа өөр чиглэлийн дагуу ингээ аваа явж байгаа. Тэгээ бид нар ч бас яг тэр ийм баярын үе дээр ер нь дандаа л нэгдсэн тоглолттой байж таардаг тийм ээ. Тэгэл ерөөсөө яг тэгж л ер нь тэмдэглэж өнгөрөөд. Тэгэл тоглолт уран сайхан тоглолтын үйл ажиллагаа дууссаны дараа гэртээ гэр бүлийнхэнтэйгээ гэж юм уу те. Тэгэл ер нь тэмдэглэн. Гэхдээ ихэвчлэн өндөржүүлсэн бэлэн байдал ер нь л ажиллаж байдаг шүү дээ. Тэ? Ерөөсөө л манай урлагийнхан бол ерөөсөө яг тэр тэгэл ялгаа авахгүй манай цэргийн урлагийн байгууллагын яг л чиглэлээрээ тэгэл төрийн цэргийн болон хувьсгалах байгууллагуудын
Одоо бас нэг аль багчдын баярын үйл ажиллагаан дээр очих тий тоглолт зохион байгуулах. Одоо энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан сэргийн андууд гэдэг одоо энэ цуврал арга хэмжээнүүд гээл энэ дээр л одоо тэгэл ажиллаа хийгээл. За тэгэл оройн ажиллаа тарж чичаал тоглолт тарж чичаал тэгэл гэр бүлийнхаа хэмжээнд л ер нь энэ сэргийн баярыг тэмдэглэж байна дөө. Манай онцгойгийнхэн яаж тэмдэглэж байна? Манай байгууллагын хувьд бол бас л бас бусдад адилхан бас сайхан ягаал ээлжтэй нээлжин дээрээ сайхан яагаад ээлжин дээрээ хоногийнхоо хугацаанд үүргээ гүйцэтгээл. За бусад бас аль багш нарын хувьд гэр гэртэй тэгэл. Тэгээ нөгөө цэргийн баяр тэмдэглэх чинь бас нэг тийм цолны эрэм тийм дэг ёс бас байдгүй. Яаж тэмдэглэх вэ? Тэгвэл юу байхгүй тийм амар юу байхгүй шүү дээ. Чи баяр өсөл юм чи бас ах цахаа хөндлөх юм байлгүй л яг хаа дарга цагаа хөндлөн. Гэтэ нэг учир зүгөө бас нөгөө баярлаад явахаас илүү бас нөгөө үүрэг гүйцэтгэж байгаа учраас байнгын бэлэн байдал тас байгаа. Тэ. Ер нь бол яг албан ёсны юу маань бол маань баярын хурал гэдэг айгу том юмтай тий. Бүх л одоо энэ хүчний болоод одоо төрийн цэргийн байгууллагууд хийж байгаа шүү дээ. Яг цэргийн баяр зориулсан баярын хурал. За тэр чинь бол нөгөө хүмүүсээ шагнах, урамшуулах тий. Нөгөө талаасаа бол бас нөгөө тэр тухайн жилийнхаа одоо гэдэг юм уу өнгөрсөн жилийн тэр одоо хийж бүтээсэн боловсруулсан юмнуудаа дүгнэх ч байдаг юм уу тий. Иймэрхүү юмнууд яагаад ер нь бол нэг ийм баярын хурал бол зайлшгүй байгаад байгаа. Тэгээд араас нь бол хүндэтгэлийн концерт тоглодог. Одоо цэргийн чуулган хувьд бол энэ өөртөөсөө энэ чинь юуны орчин цагийн зэвсэг хүчин үүсэн байгуулагдсны 104 жилийн ой Монгол цэргийн өдөр гэж тэмдэглэдэг болчихсон тийм. Тэгэхээр энэ 21 оноос хойшоо ингээд наашин татаад ингээд ирснээс хойш одоо ансамбл байгуулагдсанаас хойш бол энэ цэргийн баярын гэдэг юм уу энэ юунуудаар одоо тэмдэглэдэг байсан бол энэ тоглолтууд бол мэдээж явдаг байсан. Тэгээ одоо сүүлийн жилүүд бол яг нөгөө 3 сарын 16 юм уу 7 8-ны өдрүүдэд одоо өдрөө харж байгаа дээрээс гарсан шийдвэрийн дагуу бол баярын хурал хийгээд ард нь бол хүндэтгэлийн концертууд бол байнга тоглогдно. А сүүлийн үед бол цар хүрээ нэлээд өргөжөөд төрийн цэргийн болон хууль сахуулах байгууллагуудын маань чуулгууд нэгдсэн хэлбэрээр одоо бас ийм хүндэтгэлийн арга хэмжээнүүд нэгдэггүй оролцдог бас. Тэр ер нь бол баярын маань өдрүүд яг тийм байдалтай эхлээд тэгээд дараа нь бол өөртөө өөрсдийнхөө нөгөө юу гэдгийг те хамт олон найз нөхөд одоо эн чинь тэгээд одоо миний хувьд бол би бас соёлын сургууль бүжгийн урлын сургууль багшилтай. Тэгээд нөгөө сургуулийнхаа маань бас багш нар маань бас баяр үргээл ингээл ер нь бол найз нөхөд гэр бүлийн хүрээнд. Тэгээд жил болгоны баяр бол бас их сайхан содон одоо дурсамжтай юунууд үлддэг те. Зарим үед бол цол нэмэх гэдэг юм уу. Тухайн баяраар нөгөө цэргийн аль багш маань шагнагдах энэ болгончин болов цэрэг хүний бас л нэг одоо баярлах бахархах ёстой юм юм шиг. Тэгээд өнөөдрийн манай энэ сайхан нэвтрүүлэгт манай цэргийн дуу үжгийн эрдмийн чуулгын бас уран бүтээлчид ирсэн байгаа. Энэ сайхан уран бүтээлчдэд бол огтж авах уу? Цэрэг хувцас шигтэн суухад цээж дүүрэн дурсамж хөврөн цэл залуухан нөхдөө дурсахад цэл аялуу зүрхэнд их шилэрнэ хайраа дүүрэн залуу насны хамгийн сайхан мөчүүд тодрон цэргийн амьдрал дурлаж тасан цэцэг шиг нөхдийн харцыг сананаа Мэрийн бүрээний цангнах дууг сонсоо найзны чи намайг сандуу ширхих таньха хамтдаа
сэрэгнэ алтан соёмтой шинээрэн хараад амд минь чи намайг дурластоо цэргүй цэрэг насаа дурсяа Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. та нар минь үнцэн алтан соёмны сүлсүл агуу дээдсийн үргэжлэл амьдралын туршид эрхэм найз усгаар тогтнод минь үнцэн туурахт улсын хаан сүлсүл бахар өвгдийн гавголомт бахархах навьямин Монгол цэрэгэ ганцхан заяасан нутгийнхаа төлөө ганхатун зоригоор тангра өргөнөө марик ихихэ
Эдмэр итгэлийн тогсвол насан турши минь хүндлээ Нанд сэтгэлийн гавдулаа их орон бидний үнцэн эцэгдээцийн минь сүр инхийн үедс бидний бахархал Эгнэгтийн гавьяа Монгол цэрэгээ Ганцхан заяасан нутгийнхаа төлөө ганхатун зоригоор тангра өргөнөө марик иchiхэн сайсахны төлөө ганхатун сэтгэлээ зориг нэгдэнэ Баярлалаа та бүхэндээ. Баярын мэнд хүргье. За танаа энэ чуулгын хамт олонны энэ сайхан уран бүтээлийг ингээд сонссон чи ерөөсөө бүгд ингээд огшиж байна. Ямар сайхан юм бэ? Ер нь ингээд та нарынхаа уран бүтээлийг ингээд харахаар л ерөөсөө л одоо манай Монголын баатарлаг, эрд цэргийн жавхаа, манай ардын айрам тийм ээ. Ерөөсөө ингээд манай эрчүүд ямар сайхан бэ гэдгийг л ерөнхийдөө тэр чигтээ ерөөсөө. Тэгээ манай саяны Military Band гэдэг хамтлаг болоод бас байгууллагуудад хэсэг хугацаа өнгөрчлөө. Тэгээ ер нь бол цэрэг хорны дуугаар дагнсан ийм одоо трио хамтлаг байгуулъя гэдэг энэ юунаасаа хулаа цэргийн чуулганд иргэд бол ийм хамтлаг байгуулсан. Тэгээд эдний маань нэг дуулаж байгаа нь нэлээд жоохон орчин үеийн стратеги шинж чанартай. Тэгээд дээр нь бол одоо зэвсгвчэнд бид нар чинь хэдийн насны хүмүүс нөгөө юу хааж जैन те алба хааж байгаа нөгөө бас зорилт зэрэгт зориулсан юм хамтлаг юунууд бас байх хэрэгтэй гэж үзсэн үтнээс энэ Military Band хамтлаг гарсан. Хамтлаг маань гарснаасаа хойш бол маш олон сайхан уран бүтээл тоглосон. Тэр чинь бүр тайлан тоглолтоо хийсэн. За тэгээд дээр нь үнцэн гэдэг музикэд одоо саяны дуу бол үнцэн музиклийн дуу байна. Тэгээд хөгжмийн зохиолч Үлзий баяр гавьяаттай хин өнөр солингоо үзэлтэлтэй өнөр жаргалын цомнолоор тэгээд үнцэн гэдэг музиклийг энэ нөгөө Монгол улс нөгөө инхийг сахиулах ажиллагаанд одоо зэрэгээ оролцуулаад инхийг дэмжих ажиллагаанд одоо зэрэгээ оролцуулаад 20 жилийн түүх ойдох бас энэ юунд одоо ойд зориулаад үнцэн музиклийг яг энэ Military Band хамтлагийнхан маань бас санаачлаад ингээд тоглосон. Одоо сая Монгол Улсын гавь жүжигчин болсон манай Төвшинхүү найруулагч Усан драмын эрдэнэ театрын найруулсан. Тэгээд тэр мюзикл бол маш их сайхан хүмүүст хүрсэн. Тэрийн залуучуудын маань бас уран бүтээл бол хүмүүст бас одоо баг хүрж байгаа. Энэ хүмүүсээрээ дамжуулаад нөгөө бидний ярьдаг их орны бахархал эрд цэргийн үнцийн одоо тэр найз нөхдийн үнцийн те энэ бүгдийг л одоо энэ бас дуу хоороор дамжуулж явж байна гэж харддаг. Тэгээд үнээр одоо бас цогтой. Ер нь энэ эрд цэргийн бахархал гэж бид нар яриад байхад ер нь дэлхийн олон улс оронд одоо монголчууд маань инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Одоо өмнөд Африкийн одоо өмнөд Судан зөндөө олон улсууд манай цэргүүд бол очиж байгаа. Тэгээ сүүлд нь ерөнхийдөө ингээд сонсож хахад дандаа л монгол цэргүүд бол ямар гоё баатарлаг гавьяа байгуулж ийн гэж. Нэг ялангуяа одоо манай монгол цэргүүдийн бас нэг тийм амьдралын нэг тийм юм байдгийм байна. Одоо ингээд манай цэргүүд чинь тэр Иракт очиод ингээд тэр цонхуудыг хараад дэлбэрэлт болох юм бод эн чинь аюултай байд юм байна гэж скотчоор ингэж яхад л бусад орны цэргүүд шоолж исэн гэж байгаа шүү дээ. Эдгээр одоо юу скотч хийгээд байгаа юм бэ гэтэл тэр актер том дэлбэрэлт болоход чинь тэр шил гэдэг чи одоо бараг л зүү шиг л одоо шааж орж явахт манай монгол цэргүүд тэрийг ойлгоцсон. За тэгээд дэлбэрт болоход тэр нэг хятадын айрмынхан бол өстой оногоогоо чирлээ штэ. Бүгдээрээ ингээд толгоогоо дараа твтцсэн. Гэхэд манай монгол цэргүүд чи ерөөсөө л тэр дэлбэрч байгаа юм дээр чинь айхгүй буу зэвсгэн дээр очиод эргүүлээд хариу гал нээгээл үнэхээр одоо монгол цэргүүд гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ бид дөрвдийн одоо өнөөдрийн нэвтрүүлгийн хувьд бол одоо энэ монгол цэргийнхаа та бүхнийхээ төлөөлөл болгож өнөөдөр голцсон урлаг уран сайхны одоо энэ сайхан дуу хөгжмийн одоо мундаг одоо сайхан офицерууд маань ирсэн. Тэгээ манай онцгой байдлынхны хувьд бол бас хаосонгүй өөрсдийн гэсэн бас
сайхан чуулга авчирсан байж байгаа. Энэ онцгой байдлынхны хувьд бол энэ гадагшаа дотгошоо одоо их олон улсад бас одоо тоглож ирсэн тэр гоё түүх байна уу? Яг иймэрхүү яхад тулаад ирж байсан. Санаа зовлтгүй шүү дээ, тийм ээ. Би бас нэг өөрт тохиолж ирсэн л юм. Манайхан ч ерөөдөө бас манай юу онцгой байдлын байгууллагаас дэлхийн бас нэг 4-5 улсад ерөөдөө сургадیں۔ Хүмүүсээ сургаж болсон хүчтэй бэлтгэж байгаа. Тэгээ энэ дээр л ерөөдөө манай Монгол залуучууд маань очиж суралцдаг. Тэгээ энэ дээр тэнц чинь бол ерөөсөө биднээс ч яг урлагийнхаа чимээгийн Монголынхаа нэр хүндийг дээш нүрэхэд бол Монголдо нөгөө бүхэл арга хэмжээ, урлагийн арга хэмжээ бүх юмд л оролцдог. Тэгээ нэг бас өөрт тохиолж ирсэн бол бас нэг тухайн үед бас нэг би наваа сурж байгаа үед яг л монголчуудаас бас нэг номер гаргаараа гэл хаан сурж ирсэн. Оросд, Босолон Оросд. Тэг ингээд яасан чинь тухайн үед яг нөгөө олон улсын бас чуулга уулзалт болсон. Тэгээ манай Монголоос төлөөлөөд Ууганбаяр генерал ирж ирсэн. Тэгээ ингээд яг тухайн үед нэг Ууганбаяр генералаас монгол хүн гарч дуулна гэж бодоагүй юм шиг. Яг нөгөө баярын чагсаал гэдэг дуу яг тухайн үед сонгоол яг дуулсан. Тэгсэн чинь л ерөөсөө сорц гээл ингээд харах юм бил ерөөсөө яг Монголд юу дуугаа юм гутал ерөөсөө Монголын нөгөө дуу чи өөрөө бас ирээдүйнлэг саяны ингээд дуунуудыг сонсож байгаа гэсэн бас ирээдүйнлэг ерөөсөө л босоод бүжгэлчээр ерөөсөө босоод л ерөөсөө тэгээ ураа ашгарчмаар ийм гоё ирээдүйнлэг. Яг тийм учраас бас нөгөө сонин содон санагдсан байхаас тэгээ тухайн үед бас инээжлээсэн сүулт нь ойлоо ягаад чамаа гарч ирнэ гэж бодоогүй шүү дээ. Та ч ер нь универсалны хүн байж тээ, тий? Бас хоосонгүй шүү дээ. Хүний аймаа аварна одоо ааваасаа хойш одоо ингээ 3 дахь үеийн одоо онцгой байдлын одоо энэ сайхан албыг хашчээ. Дээрээс нь дуулна. Ерөнхийдөө зүгээр нэг сайхан тэр үед дуулж исэн дуунаасаа нэг зүгээр тайзан дарахгүйг нэг сайхан аялж өгөөч. Хэдүүлээ сайхан сууж байгаа хороор аялчих л да. За төхөө. За сая манай онцгой байдлын байгууллагын бас 20 жилээ болсон. 20 жилдээ холбогдуулаад бас сая Батбаяр одоо юу маань хэллээ өдөртөш манаас онцгой байдлаа холбогдуулаад маш олон төрлийн дуу гарсан гэдэг. Тэгээ ерөөдөө бас л бүхэл байгууллагууд маань өөрсдөөсөө алдаршуулах тийм ээ сурчлах энэ соёл урлагийн үгээр бас дамжуулаад ингээд хүмүүст бас биднээс чинь дандаа л нөгөө авраад байдаг хүний амьны төлөө яваад байдаг. Бас давхар бас нөгөө манай байгууллагын юу маань бас ингээд урлаг соёлын бас юу байдаг шүү гэд бас сайхан уран бүтээлүүд гаргасан. Тэгээ энэс нэг бас нэг чадаад нэг дуу аялья. За Адар шаагж аянг нүргэлэхээр аюул зарлаж томилолтөө өгөхөөр аврал ирсэн эрсдэл бүхэнтэй ам өрсөн сүрх тулга тангарагтай авсан тушаал нь амны үнэтэй алдар гавьяан мөнхийн гэрэлтэй санаа зориг нь өргөлж өдрөө саруул Монголын онцгой ирсэ эрэлхийг зоригт манай онцгойхоо эгэл олныхоо итгэл даврагчта игнэж игтгэе манай онцгойхоо энэ цагийн эрэлхийг дайчда. За. Тэ 10 жилийн зориулж ирсэн тийм. Би бас ингэж бодлоо л да. Одоо бид нар бас дандаа сайхан зүйл гарахаас илүү бас онцгойгийнхан маань маш олон одоо тэр хүнд хэцүү тэр миг 8 жил байдаг. Ингээл галт төмөр зөндөө олон зуд цас цууд гэл энэ олон одоо бас хамт нэг игнэнд явж байгаад бас одоо зуурдаар тийм ээ тэнгэр дэвссэн одоо энэ сайхан нөхдүүдийнхээ талаар юу гэж боддог явдаг вэ? Та бол мэдээж одоо бас энэ олон албан үүргээ гүйцэтгэж явж байхдаа бас өхөлтэй нүүр тулж исэн байх. Энэ талаараа та ярьж өгөөч. Ер нь бол манай албанд ажиллаж байгаа залуучууд их мундаг залуучууд гэдэг би боддтой. Яагаад гэвэл бид бүхэн бол ямарваа нэгэн юм дээр бид бүхэн тушаал хүлээсэн. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана гэж яасан. Ямарваа нэгэн юм дээр одоо биднээс энгийн хүмүүс байсан бол одоо галын дүрлзэн асч байгаа галын өдөөс би орохгүй гэж хэлэх магадaltaй тийм ээ энгийн хүн бол. А биднээс бол энэ бол биднээсийн үүргээ биднээс энэ хүмүүсийн эд хөрөнгө амь насыг хамгийн түрүүнд амь насыг аврах ёстой гэж ордог. Тэгээ одоо харамсалтай ч юм уу тийм ээ бид бүхний хувьд бас түрүү жил бас хүнд жил байлаа. Одоо ерөөсөө нэг ягаад гэвэл нөгөө технологи хөгжөөд байгаа. Тэгсэн одоо биднээс ч гэсэн дагаж бас хөгжиж байна. Одоо ингээд сая түрүү жилийн бас нөгөө Дүнжин гарын юун дээр гэсэн манай гурал ирлэхийг сайхан залуучууд маань бас ингээд тэнгэрийн оронд очсон. Тэгээд энэ бас мундаг залуучуудаар их бахархдаг. Одоо хүртэл биднээс одоо л нэг цаашд одоо яг
тухайн үеийн болсон процедурыг илүү цаашд биднээс энэ дээр яавал дахиж биднээс ийм зүйлтэй учрахгүй байх вэ? Залуучуудын хаанасыг аврах одоо нэг аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг тийм ээ. Аюулгүй байдлыг яаж хангаж цаашд одоо бид бүхэн юун дээр анхаарах уу гэдэг дээр одоо ингээд маш их төвлөрж ажиллаж байгаа сүүлийн үед. Тэгээд одоо яг би тухайн үед ингээл бод би анхандаа бол ерөөсөө яг ингээл цоодлын байгууллагын албаагч маань ерөөсөө юм болгоны төрөндөх яг өөр дөр ингээд тулаад ирэхээр бас ямар үнд цэнтэй бид бүхэн одоо яг ямар зүйлийн төлөө ингэж зүтгэдэм бэ гэдэг яг тухайн үед Дөнжин арын өндөр би бас өөрөө байжсэн. Минут секунд дээр л хэмжиж. Ерөөсөө бид бүхний амьдралын үуч ерөөсөө ажил үүрэг маань ерөөсөө секунд дойлоор явдаг. Биднээс тэр дуудлаган дээр ингээл очиход биднээсийг хүлээж байгаа тэр хүмүүс маань ерөөсөө маш их хугацаа одоо болцсон юм шиг л ерөөсөө аврал ирсэн үгээр л угтаж явдаг. Бид бүхний хувьд бол ерөөсөө энэ одоо Улаанбаатар хотын хувьд төвчрэл хэрүү тийм ээ 21 аймагт одоо бүх төрлийн юмд л явж байгаа шүү дээ. Бид нэрс усны дуудлаганд явж гин онцгой байдлын байгууллага одоо энэ галт төмрийн дуудлаганд одоо та бүхний мэддгээр бол ерөөсөө галт төмрийн дуудлагыг их маш сайн мэддэн шүү дээ тийм ээ. Галын машин яагаад төгшүүртэй хаана юу болчихваа гэл тийм. Тэгэхэд л одоо энэ мундаг залуучууд бол ерөөсөө онцгой байдлын төлөө ард иргэдийнхээ төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байнгын л ерөөсөө байдаг. Мундаг би бол одоо энэ албанд орж ажиллаж байгаа да энэ залуучуудаа мөр зэрэгцээ одоо хамт зүтгэж байгаа их маш их баяртай байдаг. Тэр одоо одоо мөсөн доогуур тийм ээ хинч одоо тэгэл яхаа тэр өндөр химийн хүүтний үг одоо тийм ээ даагаал цоодлын байгууллагын албаагч үүрэг гүйцэтгэж. Энэ бол маш их төсвөр төвчээрийг бас шаарддаг бас мундаг алба гэж бас боддтой. Үнэхээр одоо та нарын ажлууд үнэхээр гайхамшигтай. Одоо та бол сая бас сайхан хоолойтой хүн байж тээ. Тэгээ гоё юм цэргийн гоё хөгжмөнтэйгээ хослох юм бол бүр их гоё сонсогдох байсан болов уу гэж бодож. За манай ган чимэг гавьяатын хувьд бол одоо эмэгтэй хүн одоо тэр тусмаа хилийн цэрэг ер нь Монгол орноор хэрэг олон газраар одоо тойрч яв. Одоо очиж үзээгүй одоо хилийн баг нь ер нь танд байна уу? Байхгүй шүү дээ. Бүх газар очсон. Бүгд нэг та тэрийг ярьж байгаа шүү. 10 гаруйдаа очсон шүү дээ. Одоо бүх сүлдэд баган дээр та очсон. Тийм очсон. А ямар байдаг вэ тийм дээр очсон? Ер нь сайхан шүү дээ. Байнга л тэгэл эх орноороо бахарах сэтгэл хилж дээрээ бахарах тийм л сайхан сэтгэл төрдөг шүү дээ. Их сайхан байдаг. Би чинь 2001 онд яг албан ёсоор орсон. 98 оноос нөгөө хилжин чуулга байхдаа би нөгөө уран бүтээлчтэйгээ хамт ингээд тоглолтод ороод явдаг байсан. Одоо гэр бүлийн хүн бол одоо энэ ажлыг юу яаж ойлгож авдаг вэ? Манай нөхөрч бол айхтар халамжтай хүн шүү дээ. Алс холоос намайг тоссон шүү дээ. Баригадаас ирэхэд. Түрүүн таны клипэн дээр ингээд таныг араас чинь нэг тэрвэрсэн байсан. Танаа хүн үү? Биш. Тэр чи өөргөө. За. Тэр клипэн тоглосон. Клипэн тоглосон. Би танаа хүн бас клипэн тоглолцсон болоо. Хаяа миний клипэн тоглоно шүү дээ. Зөв. Ер нь бол миний энэ ажил одоо ажлыг бол бүрэн дүүрэн ойлгодог. Манай хүн чи өөрөө урлагийн хүн байхгүй юу? Бүжигчин, соёлын бит бус өв тээгч, одоо найруулагч, жүжигч төрөл бүрийн ажил хийсэн. Тэгээд одоо энэ ажлын одоо хам хэцүү, одоо жаргал зовлон бүгдийг л сайн мэддэг. Тийм гайхамшигтай сайхан халамжтай хүн. Тэр ирчээрээ би одоо өдөө зэрэгтэй ингэж явж байгаа. Гялалзаал явж шүү дээ. Ер нь бол хажууд хань маань энэ одоо ажил амьдралын миний ойлгохгүй бол өөрхийн ойлгохгүй, тийм ээ? Тий. Бас азтай хүн шүү. Одоо нэг онгооч юм шиг нэг яриа байдаг штэ. Манай ихнэр бол эр хүн гэдэг шиг. Тэр шиг л одоо тий. Одоо та ч одоо эр хүний л одоо ажлыг хийж штэ. Иршүүд зан чанартай эмэгтэй штэ. Ер нь бол өөрөө багаасаа бүр ингээ нөгөө энэ урлагийн одоо ажил амьдралын одоо хэцүү хүндийг би ингээд мэдэрсэн. Би чи бүр 4-р ангид хата мэдээлэл радио телевиз улсын орны дэрт хүүхдийн улаан бишүүлгийн дуучин байсан. За хүүхдийн анхны бензиг одоо 1983 онд энэ Виставка штэ. Тэнд нөгөө мелодия компаниас хүмүүс ирээд яг тэнд нэг автонгууд босгоод Монголын одоо сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлийг бичижсэн байхгүй юу. Тэгээд тэд бичижсэн. Сая би он гараад юу ялаа л да. Сүлийн хэрийн отряд заставаар явлаа. Их сайхан байсан. Тэгээд 3 дугаар застав дээр ингээ орой орохгүй. Тэгээд цас мас бужигнаал одоо цасан охид бужиглээд ингээл
За манай хэлийнх чи айгүй гоё ухтаж авд юм чи. Ухтаал тэгэл ингээл хаалга нээсэн чинь байдгийн ороод үүлс буусан аниртай гэл миний дуу явцаа улаан хийвс хүү хатаг яндраа барьц зэргүүд ингээл дуулцсан ингээд өгч би хаалга нээгүүтэй буцаад юу вэ хаач жоохгүй тэгэл ингэр цафаа давчлал ингээл орсч амар гоё омогшил дүүрэн сайхан байсан. Ер нь бол энэ нөгөө амны сүнтэй их орон дууг ингээд одоо энэ байлдагч залуучууд ингэ сонсоод яахгүй. Эргээд данд руу ярьдیں۔ Үнэхээр бид нар гажбаг аяатаастаа хөлийн зэрэгт ямар азар алба хааваа бид нар ямар азар энэ хил дээр энэ сайхныг ингэ мэдрвэ гэдэг ингэ ярьдیں۔ Үнэхээр бахархаж байна гэл заставаараа ингэ ярьдیں шүү. Ломгийн шууд нарда бүж хөрсөн дорнод хөлийн дагшин толгойд минь хилчин бидний сахин хамгаагасан хатхин годын цэцэгт хүндимээ эх орны минь гэрхийнэ халуун тангаргаа хөлтгөшөн бичдүүлсэн азан шаваасан аавын охид бүгд хэд далбаадаг хадгаа гэж. Тэгээ өнөөдрийн манай энэ сайхан цэргийн баярыг бас одоо бидний сонрыг мэлах гэж манай инх баярын бодоо сайхан бие бүрэлдэхүүн онцгой байдлын уран бүтээлчид ирсэн байгаа. Тэр сайхан уран бүтээлчтэй хэдүүлээ өгтөж авъя.
аврах танрагта аюул бүхнийг сүрж алд бие омарта агуудам нутагта айлбар бүтэн бай амгалан төрийн минь сүлт ашидодоба эгэл залуугийн гал халуу зүрхээ их орон минь та бүтнээрээ багтдаа эчүн хайр дүүрэн үэн их нутаг минь та их тун жаргана Инх цагийн баатрууд ир зэрэг та эрх зовлон гүрч игэл ардаа хамгаалan өргөн удам нутагта бүтэн бай үр зүрх их орондоо өргсөн танрагта үнэнч эгэл залуугийн гал халуу зүрхэн их орон та бүтнээ багтнаа эч хүний хайр дүүрэн бүэн их нутаг минь та их тунх жаргана эгэл залуугийн гал халуу зүрхэн их орон минь та бүтнээрээ багтнаа эчүн хайр дүүрэн бүэн их нутаг минь та их тунх жаргана эгэл залуугийн гал халуу зүрхэн их орон минь та бүтнээрээ багтнаа эч хүний хайр дүүрэн бүэн их нутаг минь та их тунх жаргана Амтхайдлын хангарт хамтлагтаа баяр хүргье. Ямар гайхалтай орон бүтээл. Танаас ч одоо онцгой байдлынхан гэсэн чинь онцгой байдлын одоо ингээл жолооч гал сөнөөгч дандаа ийм одоо жинхэнэ одоо гал дунд аюул дунд байдаг залуучууд өөрсдөө бас ингээд дуугаа дуулаад явна гэж бас гайхамшигтай байна. Тэр дууны үг ямар гайхамшигтай юм бэ? За энийг болохоор сая онцгой байдлын байгууллагын нэгдсэн тогтцоон шилжсэний 20 жилийн зориулж онцгой байдлын ерөнхий газрын дарга хушууч генерал Ариун буян одоо дарга зохиосон. Тэгээ энэ дууны үгийг сонсгож гисэн тэгээ эгэл залуугийн гал халуун зүрхэнд их орон чи бүтнээрээ багтнаа гэх. Тэгэхээр чи эн чи бас маш их утга агуулгатай. Маш сайхан дуу байсан. Энд чи өөрөө зөвхөн одоо гал сөнөөг салаан захирагч үггүй аврагч нар ч хүртэл байгаа энэ хамтлагт. Тий. Хуучин бас манай баг хамт олон онцгой байдлын газар дээр бас ингээд уран сайхны нэвтрүүлэг хийж хахад би бас сонсож байгаад нэг текст ороод ирсэн байхгүй. Ингээд нэг гоё арамгадаа алхаагаар ингээд онцгой байдлыг яваал. Тэгтэн тийм ээ. Эдмэн
эгэл ардын дундаас төрсэн баатрууд үлээ гэд. Би бас тэгж зохиож ирсэн. Онцгой байж тэр хөлийн зэрэгчдэр тэр зэргийн найзууд гэдэг их сайхан найзууд болдго юм байна. Ялангуяа би юуг сонссон гэхээр бүр насан туршийн найзууд. Одоо 70 80 хүрсэн байсан ч гэсэн 100 хүрсэн байсан ч гэсэн найзууд хоорондоо сайхан уулзч идэг. Ер нь тэр зэргийн сайхан нөхөрлөлийн тий он жавын нөхөрлөлийн талаар тав бүгд сайхан ярьж өгөөч. Угаасаа тэгэл олон жилийн нөхөрлөл гэдэг бол хүний амьдралын хамгийн үнцэнтэй хамгийн сайхан зүйл байдаг тий. Хүн ер нь хүн хүнийхээ хайр, инрэл, халуун дулаан тийм сайхан хүнийг л одоо бие биендээ ингээд бэлгэлж одоо тийм л зүйлээр дутагддаг гэж би боддог тий. Өөр хүн бол юугаач дутагддаг. Ганцхан тийм сайхан хайр, гадна инрэлээр дутагддаг гэж би боддог ш тий. Тэрэндээ л байдаг бах. Тэгэл жаргал зовлонг мэдээж бид нар хамтдаа туулна тий. Тэр сайхан одоо жаргал зовлонгийнхаа одоо даван туулаад бие биендээ одоо маш сайхан дурсамжийг үлдээж нөхөрлж чаддаг л гэж би боддог. Их орон нэгтгэж юм тийм ээ. Тий. Нэг сайхан тий. Анаас нь ч батсан. Хамгийн сүүлд их орон чим эгэл хэлчдийн зүрхнээс эхэлдэг. Ингээд урсгаа явж байгаа. Ер нь ингээд манайхны дотор чи ингээд сонсоод байхад одоо манай шажин төрийг маань бас ярьж л байсан л да. Маш сайхан шүлэг уншдаг. За та хоёроосоо нэг одоо сайхан гоё шажин төр маань одоо гоё шүлэг унших байхаа тийм ээ. Сэтгэл зүрхнээсээ гарсан. Тийм. За тэгээд энэ цэнхэр дэлгэцээ үзэн суугаа нийт малгайтай төрийн сүлттэй магнада баярын жавхаатай тавч тэмдэгэндээ алтан соёмтой торгон могон инхийн танартай өөр өөрсдийн бас одоо чиглэл өөр өөрсдийн үүрэг хүлээсэн одоо ардын аримтай зэрэг дайчид ард түмнийхээ одоо хамгаалан тайван байдлын төлөө зүтгэгч сагдагийн албаныхан заман эх орныхоо одоо ард иргэд хүн зооныхоо одоо аюулгүй байдал эх орныхоо одоо тэр байгалийн давтагшгүй хүчин зүйлсийн одоо байгалийн гамшигын одоо эсрэг аюулыг сүрэн зогсдог онцгой байдлын албаныхан гэдэг. За одоо бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан гэдэг одоо мөрстэй байгууллагуудаа нийт одоо албаа агчдаа энэ зэвсэг хүчин орчин цагийн зэвсэг хүчин байгуулсны 104 жилийн Монгол цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе. За тэгээд 8252.6 км одоо үргэлжлэх эх орны одоо торгон хилийн манаа дүүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчид болоод хилчин уран бүтээлчдийн одоо өмнөөс одоо газрын зурагтаар улаанаар тэмдэглэж газар дээр нь сүлдэт багнаар заагалсан цаана гიშгэж улуулах наан гიშгүүлж улуулах энэ ариун дагшин хил хязгаар эх орныхоо бүрэн бүтэн байдал үндэсний аюулгүй байдлын төлөө одоо өдөр шөнөгүй одоо хилийн манаанд үүрэг гүйцэтгэж тэнд бахархан дүрэн алд хашиж байгаа нийт хилчдийнхаа мэндийг та бүхэндээ дахин дайгаад ингээд 5 богд уулын оройд үлийн титэмгэл алцахад талын соёл зулн зуны солон алтарсан орхон сэлэнгийн савар нь намрын сэрүү унахад орог гашууны боржир нь хаврын цашгаа хайлмагдсан эрэх дөрөн үлрэлдэ тэлж отсон хаяатай эрдний дөрөн ууландаа тулж отсон хилтэй энэ сайхан эх орныхоо 408 зүгст хараа суун зосоо эрлэхэг мянган хилчдийнхээ өмнөөс та бүхэндээ аж жаргал сайн сайхныг хүсэн ирвэё. Сая ардын итгэл багцсан сүхийн энэ тал байгаас тэртэй хэлийн багн хүртэл их орон минь багтадаг юм. Монгол цэргийн яр балдар бадардаг бай. Тэгээ манай дархан Баатар маань бас их олон сайхан дуу бичсэн хүн штэ. Тэгээд одоо таны хувьд одоо нэг бас цагдаагийн бас ажиллаа хийхээ хааж байгаа бас уран бүтээл одоо сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав та. За цагдаа дотоодын зэргийн одоо нийт 10 гаруй мянган алба агчийнхаа энэ сайхан одоо хүндтэй нэр хүндтэй албад бас алба хааж үүрэг гүйцэтгэж одоо 14 жилийг бас үджээ. Тэр сайхан цагдаа дотоодын зэргийн алба агчд бас баярын мэнд хүргье. За тэгээд өөрийгөө болон чуулгын талаар бас товчхон ярив. За манай чуулга бол одоо цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх сүлж чуулга. За 90-50 гаруй уран бүтээлч ажилчтай. За нэг 60 гаруй одоо энгийн цэргийн нийлээ нэг 60 гаруй. За тэгээ манайх дотроо бас 3 хэсэгтэй үлээвэрнээ одоо бусдаа бас адилхан үлээвэр хэсэг, дууны хэсэг, за захиргаа гэдэг
бүжгийн хэсэг гэдэг ийм одоо бүрэлдэхүүнтэйгээр одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За миний хувьд бол цагдаагийн байгууллагт 2010 оны намар одоо орсон байдгийг. Тэгээд одоо хүртэл энэ сайхан нэр хүндтэй цаг наргуу одоо албан тос зүтгэж байна. Тэгээд одоо дууны хэсгийн ахлагч гэсэн одоо албан тушаал дээр дуу ангийн дарга гэдэг албан тушаал дээр дуучтай хариуцаад ажиллаж байгаа. Манай чуулга бол манай цагдаагийн байгууллага л одоо гэмт хэрэгтээ тэмцэх олон нийтийн аюул байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажил үргээ одоо зохион байгуулж явуулдаг. За түүнд дэмжлэг үзүүлж манай цагдаагийн сүлж чуулга урлаг уран сайхан соёл урлагаар үйлчилж тэдэнд одоо тийм ээ ард иргэдтэй одоо дэмжлэг үзүүлж дэмжлэг болж одоо ажилладаг ийм үүрэгтэй байгууллага байгаа. За би бол дуу бол зохиодгүй бас дуучин хүн. Тэгээ бас түнд жоохон алдаад хэлчих шиг болсон. Би бол дуучин хүн. Тэгээд яг өөрийн гэсэн уран бүтээлийг анхны цомгийг 2019 онд бас бий зааж гаргасан байлгүй. Тэгээд өөрийн уран бүтээл гэх юм бол нэг 20-30 гаруй уран бүтээлтэй. Тэгээд одоо бас үргэлжлүүлээд уран бүтээлээ бас хийгээ явж байна. Ийм уран бүтээлч ийм хүн байгаамаа. Цагдаагийн одоо энэ албан хаагчдын одоо хамгийн бахархам одоо зүйл гэх юм уу, тийм ээ? Хамгийн одоо үнэтэй цэнтэй одоо сэтгэл зүрхэндээ одоо боддог тэр сайхан зүйл юундээ байдаг юм бол энэ мэрэгжлийн одоо хамгийн гайхамшиг нь юундээ байдаг. Энэ маш гайхамшигтай, маш хүнд хэцүү гэдэг юм уу те? Бас ийм гайхамшигтай мэрэгжил. Ер нь бол тангар хүргэсэн цэргийн хүн. За тэгээд тэр цагаан шонхортой одоо агнаадаа залс үлдэндээ залаа те. Тэрэндээ бас залбирч хамаг юмаа даатгаж хамаг одоо сайн сайхнаа хүсч муу хоохоо бас тийм ээ аль аль бүгдийг даатгаж авдаг. Ер нь хаач одоо 21 Монгол улс 21 аймгийн 360 гаруй суманд одоо ер нь л бүх газар цагдаагийн алба багч тийм ээ гэж одоо ард иргэдийн амар тайвны төлөөс ажил үүргээ чин сэтгэлээсээ одоо үүргээ гүйцэтгэж одоо тэр сайхан энэ нэр хүндтэй албанд одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг оюун ухааныг зориулаад маш их одоо хичээл зүтгэл гарч авч байгаа. Ирэх маш хүнд алба одоо зүгээр ярихад нөгөө ярихад гэдэг юм уу те хүмүүс ард иргэд маань гэдэг юм уу одоо тэгээ сайн муугаар зөндөөл хэлж яадаг тэр бүгнийг тоохгүй сонсоогүй юм шиг те одоо яг л тэр зорилгын төлөө тэр сайхан одоо тангар хүргэсэн гэдэг одоо сайхан албандаа тэр хайртай зүтгэлтэй ийм сайхан залуучдын дунд л одоо үүрэг гүйцэтгэж явж байна да. Би бас сонсч ирсэн ингээд дэлхийн олон улсын энэ цагдаа гэмт хэргийн ингээд байдлыг судалж яхад манай Монголын одоо цагдаагийн ажил хэд чинь бараг 93% байдаг. Би бас гайхаад байдаг байхгүй. Одоо тэр олон сая хүнтэй улс орн чинь ямар хэрэг гарах вэ? Тэгэхэд манай монголчуудын хувьд бас одоо нүүдэл чинь их имийг их анзаарч хардаг ярахаа байдаг ч юм уу. Тэр талаасаа бас одоо тийм их одоо цаанаасаа төрсэн тийм өгдөл байдгийг болов. Тэгэлгүй. Тэр одоо яг нөгөө мэрэгжлийн онцлог манай эрүү мөрдөн те одоо тэгээ тиймд за чиглэлээр явж байгаа тэр сургууль соёлын төгсөн тэр чиглэлээр явсаасаа яг таны хэлснээр тэр одоо нэг мэдрэмж гэдэг юм уу те тэр нь арай бас нэг илүү хөгжсөн гэдэг юм арай нэг ярахаа арай нэг илүү харсан гэдэг юм тийм байдаг юм байлээ. Тэгээд одоос нөгөө инхийг сахиул үйл ажиллагаан чинь манай цагдаагийн алба багч болсон гэж шалгуур цаанаас нэг шалгуур бодлыг хангад бас явж тэнд зөв гүйцэтгэдэг болсон. Тэгээд тэрэнд одоо бас манай энэ албан зүтгэж байгаа маш чадварлаг залуучуудаас өрсөлдөж тэр бодлыг хангах юм бол тэгээ явдаг юм байл. Тэгээ тэрийгээрээ бас одоо манай нөгөө Монгол зэрэг дэлхийд болсон гэж гайхуулж байгаа гэдэг чинь бас цагдаагийн алба багч маань тэр олон улсад бас их маш амжилттай бас явдаг юм байл. Манай хэд онцгой энэ бүгд явж байгаа тийм хийж байгаа тийм. Монгол зэрэг дэлхийн зэрэг гэдэг одоо бүгд юм нэршилтэй болчихлоо шүү дээ. Тэн дээр бол манайхан би сая цагдаагийн юун дээр нэг яаж манай эдгээр цагдаагийн чуулган чинь дандаа мэрэгжлийн уран бүтээлч та. Одоо би бол бүжигчдийн сайн мэдж байна. Хөгжим бүжиг энэ одоо консерватор соёл урлагийн их сургуульд төгссөн дуучч гэсэн дандаа тийм мэрэгжлийн уран бүтээлчд ажиллана. Ер нь манай энэ цэргийн урлагийн байгууллагын нэг энэ том онцлог болвол өөрөөсөө яг мэрэгжлийн урлагийн сургуулийн тэр чинь тэгтэр урлагийн тэгтэр гэдэг нэг юмар дамжаад дахиад дээр нь цэргийн одоо тэр эрдмийн боловсрол эзэмшээд энэ бол бас нөгөө нэг энгийн урлагийн одоо хүнээс бол илүү одоо бас хоёр салбарт харьяалагдана тийм ээ бас яг нэг хашгад бол хэцүү байдаг. Тэгээд цагдаагийн уран бүтээлчдийг харж байхад бол яг бусад театр чуулгууд гэсэн ялгаагүй байдаг баг. Нөгөө ковидын үеэр чинь ингээд
бүх юунууд ийм нэг хамгаалалт гэдэг юм уу те юунууд гарсан штэ. Тэгэхэд яг манай цагдаагийн дуучид бүжигчид ингээд нөгөө юу юундаа ингээд хуурал гэдэг зогсож байсан. Энэ дээр нь манай хэдийн зэргийн бүжигчид манай ансамблийн бүжигчид энэ төр бас оройд нэг ингээд хоорондоо яриад нэг хоол цагийн төхүүлж өгөөд тэгжээс энэ л өөрөө бас нөгөө нэг төрөвний ярьдаг цэгний амтлал юу те мэрэгжлийн бас нэг аюу том шалгуур аваад байгаа маа гэж харж хүмүүс бас гайхдаг асуудаг байхгүй. Та чинь бас ингээд цагдаа мөрц зүүц ингээд бас алуун танг руу ажиллаж байгаа. Ер нь цагдаагийн алууны талын ажил хийдэг юм уу гэж асуудаг. Бид нар хийдэг, үүрэг гүйцэтгэдэг, хэв журам сахиулдаг, цагаан сар, тэргүүл манаанд гарan цагаан сар наадам, одоо зэрэглэн өндөр зүйсэн бэлэн байдлын хамгаалалт тэгээд бүх юм дээрээс үүрэг гүйцэтгэж яг нөгөө цагдаагийнхаа үндсэн чиг үүрэг өргөд бас давхар ажиллаа хийдэг гэж. Надад надад их олон цагдаа найз нар байдгийн. Тэгээ би найз нарыгаа бас заримыгаа ингээд бас шоглдог байхгүй юу. Тэр бол жоохон хөвгөлтэй яриа бас манайхан бас зөөр ойлгох байх. Тэгэхэд одоо тэр цагдаагийнхны үед ямар ойлголт байна гэхээр бас одоо гэмт хэрэгтэн хүнтэй харилцаж байгаа. Гэмт хэрэгтэн чинь шууд олдохгүй шүү дээ. Одоо энэ одоо олон хүн дотроос яг аль нь юм бол гэхэд чинь хүн таних асар том ухаан байд юм байна. Тэгсэн мөртлөө цагдаагийн тэр одоо мөрдөн байцаагч одоо эрүүгийн төлөөлөгч нар ингээд харахад нэг тийм нэг ухаантай биш имийг ойлгоогүй юм шиг тийм царайтай байгаад байдаг. Тэгсэн мөртлөө цаанаа аль хэзээний бүгдээ ингээд уншицсан. Мань хүн бол одоо ямар дүрийг үүсгэж чадхаар тийм бараг одоо жүжигчд одоо хиймч биологч гэдэг шиг одоо маш олон тийм мэрэгжилтэй усуд байдгийг болов гэж би боддгийн штэ. Тэгээ хаяа найз нарыгаа би бас ингээд бас шоглоноо. Манай найзыг харагдж байгаа шиг хүн биш шүү. Их ухаантай байна шүү гэдэг. Хаяа тоглож идэг. Тэгээ ялангуяа би бол одоо энэ цэрэг цагдаагийнхандаа ялангуяа энэ цагдаагийн байгууллагын хүмүүс одоо маш нарийн юм торгон мэдрэмжтэй тийм ухаалаг усуд байдаг. Тэгээ өнөөдөр одоо манай урт цагааны гудамж нэвтрүүлгийн одоо энэ сайхан эрд цэргийн баярын өдөр энэ дандаа энэ хууль хүчний байгууллагын энэ дуу хөгжмийн сайхан мундаг төлөөлөгч нар ирсэн. Та нартай өнөөдөр үнэхээр одоо сайхан байлаа. Үнэхээр одоо та нартай дахин баяр хүргье та нартай. Баярлалаа. Тэгээ манай Дархан Баатар маань одоо өнөөдрийн энэ сайхан одоо бидний энэ сайхан арга хэмжээ тийм ээ. Энэ одоо сайхан баярыг бас сонорыг малаагаад хэдүүлээ нэвтрүүлгээ өндөрвөл ямар вэ? Тэгээ таныг тайзан даврья. Тэгэхээр баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт бас урьж оролцуулсан танаа телевизийн хамт олонд бас цааш чинь ажил төрөлтөнд сайн сайхан хүсье. Тэгээ бас одоо мөрдөснэгтээ одоо манай төрийн цэргийн байгууллагын бүх алба багшд та энэ сайхан албанд ажиллаж байгаа хэмэрлэг залуучуудаа зориулаад би Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн хурандаа гаваа сүрэнгийн шүлэг соёлын төргийн нарт мөнх баярын аялгау амжилт хүсье андмэн гэдэг дуугаа та бүхэндээ зориулъя. Надад өнөөдөр бас энэ сайхан телевизээр оролцуулсан та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. Телевиз үзэж байгаа хүмүүстээ бас цэргийн баярын мэндийг дэвшүүлээд энэ манай цэргийн дуужийн эрдмийн чуулга энэ өнгөрсөн онд нэм юуны цомог гаргасан. Энэ нь болохоор нэг DVD, CD-ний юм одоо коллекшн цомог. Тэгээд дан ер нь цэрэг хорны сэдвт уран бүтээлүүд бол багтсан юм одоо сайхан цомгийн өнөөдөр манай хамт олон гаргасан. Тэгээд та бүгдтэй одоо Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн хурандаа золзоо дарахтаа цэргийн дуужгийн эрдмийн чуулгын хамт олноос та телевизийн хамт олонд бас энэ цомгийг бэлгэлье. Тэгээд дээр нь энэ байгаа бүтээлүүдийг бас энэ та бүхэн телевизээр дамжуулж Монголын ард түмэнд бас сурч байхаа гэж хичээн. За баярлалаа. Маш сайхан одоо бэлэг хүлээж авлаа. Тэгээ өнөөдөр манай урт цагааны гудамж нэвтрүүлгээр одоо Монгол сайхан эрчүүдийн төлөөлөл болсон дуу бүжиг хөгжим одоо маш сайхан одоо тэр уран бүтээлчид цугласан сайхан халуун дулаан ярьцлага боллоо. Тэгээд өнөөдрийнхаа сайхан нэвтрүүлгээрээ бас өндөрлөж за манай цагдаагийн Дархан Баатрынхаа сайхан уран бүтээлээр хэдүүлээ сайхан нэвтрүүлгээ өндөрлөө. Эмэгтэйчүүдтэй бас цэргийн баяр. Үсэн өндөртөө амг шиндэвч хүрхэргэлдөө тимүүд андмин атархалцуулсан гавьяагаар чин
хүрч явъя өнөөгийн монголчин чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь Тухэ сэртэл санаж хамаг Монголоо огши анд минь орчлонд гайхуулсан гавьяар чин омгшиж амьдрий өнөөгийн монголчин чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь Tonight's winner, Ariane Batar, Gan Batar from Mongolia. Эдичин захыг хантал мушгиж элгэр түмэн чи хүлээе анд минь дэхид магнайсан гавьяар чин домогшиж үлди өнөөгийн монголчин чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чин зориг доо ирхэн үнэнч найз минь чи чадна амжид хүсье анд минь чи чадна амжид хүсье анд минь Баярлалаа.